сайн байцгаана. За өнөөдөр амралтын өдөр. Миний хувьд ус тулсаад байж ажил өдөр л дээ. Зүгээр хас гээд өчигдөр урждэр завхараад нэг хэдийн шир аваад ирсэн. За тэгээд өнөөдөр бүгдээрээ нэг сайхан өхний ширээр стүжи хийчихсэн. За нэг 4 шир авсан. Сайхан ухалж чад. Цанцар шилтэн өө. Бараг лайлтгүй. Бүтэн сар идэхэр стүж болох юм байна. За. Одоо газ албана. Энэ их амар байдгийн том болохоор газ шир мэрэнд бол амар. Нэг жижиг амтанд бол хэрэггүй юм лээ. Шир талгаа молгоо идэр талал бүтэн хойно болох идэр талал. Галц. Дорн. Гараж тавуулчаад амсар дээр нэмэн гайх баха. Өдрөөс нэлээ халуун өдөр. 27 мал авшаа 22 3 хүрэх хэрэгсэн баха. Халуун өдөр боллоо жоох сүйдвэр хатаад гараж таваад ирлээ. Ийм. Тэгээд базрыг натахгүй үед болохоор ингээ зөөлхөн унтарчдаг. Тэгээд дарангуй тасна. Янз юмгаз заавахлаад энэ шууганд бичлэг хийж болох гоо. Нөгөөдөг чинь сайхан жижиглээд юм болгоод тавьчихсан. Одоо сайхан ус хийж чад. Эхний хэлжинд нь бол нэг 30 минут орчим чанаад 30-аас 35 минут чанангуудаа сайхан буцалгаж чад. Нэг шүлийг хасгачна. Яагаад гэж байгаа гэхээр хэд хинчүү хэрвс янз бүрийн юмнаас мултраад одоо энэ болмолн дээр байгаа энэ хар марууд чирэн хэд нэг сайхан зөөлрөд унаад ирэхгүй тэр шүлийг насгачаад шин шүлэнд хийгээд дахиад чанаа. Гэвч чинь гих хүмүүстэй яг гадаа тэрээс гараад цаасан 30 минут буцалчлаа. Одоо сайхан унтрааж агаад энэ гарсан гарч байгаа усаа хасгаа шинэ ус хийгээд шинэ ус хийж байгаа. Тэгээд дахиад буцалгаад нэг 90 минут нэг цаг 30 минут орчим буцалгаад за тэгэнгүүтээ тагийг авч жаад сайхан
зүгээр энгийн гал дээр битүү чанагч нар биш. Дахиад нэг 3-4 цаг чанаад. Тэгээд дараагийн үйл ажиллагаанд харна та. Ингээд тийш нь түр гаргаж жагаад шүлийн насгачаад тэгээд шин шүлэндээ дахиад чиннэ. За нөгөөдгий чинь цаг 30 минут 90 минут чанаадсан. Ямар хооч байна. За ер нь бол янзын л болсон юм байна гэхдээ. Шүлнөөс нэлээд бага болчихжээ. Би яриа бага шүл ийдсэн чинь. За одоо энийг дахиад 3-4 цаг битүү чанагчаар биш. Энэ гал дээр нь чанах хэрэгтэй. За урт чүмгнийх нь ясыг салгаад бусдыг салгасангүй. Одоо ингээд гал дээр нэг 3-4 цаг 3 цаг хатуулна дөө. Зөөлөн гал дээр. Энгийн гал дээр 2 цаг гарan баг 3 цаг шахууж унсан. Одоо сайхан гаргаж ирж байгаа бүгдийг сайхан жижиглээд хэрчнэ. За ямар ч сэрчээд болсон тасын шүүгээд шин. Савн дотрийгээ тавьчи. За тасын шүүгээ тавьчлаа. Одоо сайхан өдгөн дээр шүлийн шүүгээ хийж нэ. За амтлагаанд болохоор лаврын навч амтаж инжүү энэ болохоор солонгос сонгон нэж шүү дээ. Ийм сонгон нийтлээ. Тэгээд ноон сонгон за нэг 5-6 ширхэг сормис лон хийчлээ. Энээс өөр юм ихгүй. Тэгээд амтлагаанд нь болохоор хар бэрц давс. За нөгөөд ч одоо ингэ буцалж байгаа. Тэгэл лонгасаа эхлээл энд лонгаа хийчихнэ. Тавгай нөхчин. Түрүүний юу болсон дээр шүл нэмсээр би шүл нэмэх бол бүр арай л бага байсан. За тэгээд сормсоо болохоор зүгээр нухчаар ингэж бааддаг нухчаар хийчихнэ. За тэгээд сонгон бэрцэл бол хамтлагаагаар хийчихнэ. За тэгээд лаврын навч мэдээж орно. Лаврын навчнуудаа хийчихнэ. Тэгтээ нөгөө нэг зарцаахаас өмнө лаврын навчнуудаа авдаг шүү. Тэрийг мартав. За хар бэрцэл болон давсыг хамтлагаагаар нээчихнэ. За нөгөөдгий чинь ямарч нэг хамтлагаагаа хийгээд нөгөөнүүдээ хийгээд нэг цаг орчим цаг чарааvrаг баха 30-40 минут орчим чанчглаа. Одоо яах вэ гэхээр суулгахаас өмнө лаврын навчнуудаа ямарч ирсэн. Түгэх тавчна. Савлна гэж байгаа. Түрүүнд би дэлгүүрээр түүхтүүд сургуулиас авахт нэм аягнууд тавцсан. Цаасан. Энэ дотор хийчих юм бол яг сайхан нэг нь гараад доош нь онголгол тэгээд зүсэлтэж чинь. Эрдэс хамраа. За нэг 6 шиг гаргаад авчи.
ингээд хиндэн жоохон сэрэж чад. Хараагааг нэг хөрөөд ирэнгүүт нөрөгч рүүгээ хийж таглаад. За тэгэл маргааш гаргаж ирэл хэдэндээ. Янз. Яа, өчигдөр өнгөчөндөө игээд таансан. Янз болчих. За одоо хэдэл нэг гоё зүсээд. Доош нь хөмөрч байгаа нэг зүсээд идсэн. За нөгөөдөг чи юм болсон. Түрүүнд зүсээ. Одоо идлээ сайхан. Хөмөрх гэсэн ч болдгоо мэн. Тойруулаад идлээ заавал зүсэстэй. Тараа сайхан. Тойруул зүсчээд. Ваа. Пол хайлаа. За. Бүр яг л эрзэн шиг л болчих. Зүсч үзье. Энд стамп энзим байгаа та. За яа зүсэх систем л. За уртааш нь гэсэн нэ. Цоолог мовлог болоод амар болчих. Хэрэн тасархам таасан. Дангаар нэгсэн жол нь сайхан талхан дээр тавиад идсэн жол. За ингээд өглөөний цайнд ингээд сайхан хэрэглээд байна да. За баярлалаа.